телевизээс студиэс гараад бид эхнийхээ зочин дээр очих байгаа. Эхний зочин бол Ган Жавхлангийн зочин байгаа тийм ээ. Бас бидний шампансаг буудуулаад зогсож байхад тэнд бол одоо үлдсэн дээр хогийг цэвэрлж байна. Цэвэрлээд байж байгаа тийм ээ. Тэгэхээр бид ер нь бас хог хаях тохиолдол бас зөндөл байдаг л да. Ган Жавхлангийн хувьд ер нь хог хайжсэн тохиолдол байна уу? Байлгүй яах вэ? Тэгээ ер нь гэхдээ сүүлийн нэлээд хэдэн жил бол их тэгэж кармалж явж байгаад аль болохоор л ер нь хогийн сав. Тэгээ заримдаа яг үнийг хэлэхэд ингээд нэг бананад ч юм уу идэж явж байхад өнөөхийг хайчгаа хогийн сав олдгоо тохиолдол бас их байдаг байсан. Одоо гэхдээ сүүлийн нэг 2 жил бол хогийн сав бол хамаагүй олон болчихсон тий. Эхлээд тархинд хогоо цэвэрлжүүл дараа нь бол хогнуудыг цэвэрлж болно гэж бодсон шүү дээ. Айрын юу гэж бод. Би хизээ хамгийн сүүл хог байснаа санахгүй байна. Ямар ч гэсэндээ тэгээд Долчин гэдэг энэ жахагийнхаа зочинтой уулзахад бол нэлээ энэ Улаанбаатар хотын өнөөгийн дүр төрхийг жинхэнэ бодоор нь хэлж чадах зочин байх байхаа гэж бодож шүү. Одоо хүмүүс харьцангуй бас хүний нүдэн дээр ил хогоо хаяхаа болчих. Гисэн ирнэ далд болохоор энэ үйлдэл яваад байдаг. Тэгэхээр нөгөө зөв хүний үйлдэл далд ч гэсэн үнэн байх ёстой гэдгийг л хүмүүс бас зөв байх ёстой гэдгийг бодмоор юм шиг те. Би бас Улаанбаатар хотынхоо төвд ч юм хизээ хог хайснаа бас сайн санахгүй шүү. Ер нь бол аль болох ингээл машинд ч юм уу, карманд ч юм уу хог дүүрэн л болчиход байдаг. Бид гинтийн бэлэг барихын тулд морин тэрэг хөллөөд өвлөө өгөө автаа цасан октоодтайгаа очиж байна. Мэдээж хэрэг энд зөвшөөрлийг бол авсан учраас хотын гудамжаар сүүх тэргээр явах боломжтой болсон. Сквадрын талбай дээр ирлээ. Одоо Чингисийн талбай гэж бас хэлж заншааг учраас бид сквадрын талбай гэж хэлчихэд байгаа тийм ээ. За ажиллаа хийгээ байж байгаа. Тий, одоо яг ажиллаа хийгээд байж байгаа. Шинэ оны минь төргий. Шинэ оны минь төргий. За, ажиллаа хийгээсэй. Ажиллаа хийгээд тийм ээ. Тийм байна. Тэгэхээр манай дөрөв урилга нэвтрүүлэг маань үргэлж зочдыг студид өөрж авчирдаг байгаа. Гэтэ энэ удаа шинэ жилийн дугаар болж байгаа учраас одоо тусгаал бид өөрсдөө хурж ирж байгаа. Юугаа урилга гардуулж байгаа. Тэгээд өнөөдөр танд бол их онцгой зүйлтэй ирсэн байгаа маа. Энэ маань юу вэ гэхээр бид хайрын бэли гэдэг одоо ийм аяныг санаачилж байгаа. Тэгээд энэ бэлийн энэ санаачилж байгаа энэ нь болохоор энэ бэлинд болохоор таны одоо хайртай хүн чинь танд бол загтал бичсэн байгаа. Тэгэхээр яг одоо хин мэдээж тэгэхээр таны бас хайртай хүнд бичсэн байгаа. Танд ямар нэгэн таамаглал байна уу? Хэн бичсэн бол? Хамгийн хайртай хүнээ бодлоо. Хамгийн хайртай хүн хэн байна танд? Уг нь бол ингэдэггүй. Бид нар цаасын өдрөндөө урилга тараад гээ. Өнөөдөр баярын өдөр болохоор ингэж бэлийн дотор таны урилга захидлаар ирж байгаа. Түрүүн Жавхан студид хэлсэн л дээ. Манай нэвтрүүлгийн эхний зочин болвол 3 үеэрээ тийм тогтчлт үйлчилгээний компанид ажиллаж байгаа. Биднийг ийм цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын төлөө тий бүгдээрээ хүчин зүтгэсэн ийм хүмүүсээ ийм онцлогтой гэж хэлсэн. Та тэр тухайгаа бидэнд ярьж өгөөч. Сүхбаатар тогтчлт үйлчилгээний компанид ингээд ажиллаад одоо 30 гаруй жил ажиллаж байна уу? Юм тэгээд их сони юм аа. Ялангуяа бидний зочин бүр Сүхбаатарын талбайг цэвэрлэдэг хүн болж таарад. Тэгээд та бол үндэслэгч гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд одоо бол энэ талбайгаа цэвэрлээд тэр удаж байна уу? Удаж байгаа. Тэгээд ногоон байгууламж чинь байхгүй болоод тэгээд нийслэл чинь нөгөө хувь гараад ингээд яатсан чинь байхгүй болчиход тэгээд ингээд одоо би ингээд зам энэ юу цэвэрлэл явж байгаа. Талбай цэвэрлэл. Одоо юу юу гэж дуу Чингисийн талбай гэж дуудаж байна уу? Сүхбаатарын талбай гэж дуудаж байна. Жохон таслахгүй байж магадгүй. Таслахгүй тийм нэг бол нөгөө Сүхбаатарын талбайгаар нийлэлцэн тэргээр дуудаад явж байгаа. За хэдэн цагт дуусдаг та? Өглөө 6-д дуусдаг. 6-д дуусна. Гэр хаана нэлээ? Гэл хайлаас тийм. Хайлаастаас өглөө 6 цагт бол автобус явж байгаа юу? Цагаа 7-д гардаг байхгүй 7 өнгөрөг. Тэгээд тэндээс автобус микро юм ааж нэг нь таарсанд нь суугаад тэгээд ажиллаж. Тэгээд ажиллаа эхлээд ажиллаа. Тэгэхээр та ерөөсөө Сүхбаатарын талбай уртлын цэцэрлэг хэдхэн жилийн өмнө ямар байсан бүх түүхийг л одоо мэдэх үнэ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэний уртлын цэцэрлэгийг өмнө цэвэрлдэг байсан гэж ойлгож болох тий. Ээжсэн тий. Та тэр сайхан байсан үеэс дурсаж яриаш бидэнд. Гоё байсан. Тэгээд дээр үчи одоо бүх юм нь сайхан мод зүйлийг бүх юм гоё. Талбай харьцангуй цэвэрхэн байдаг гэж бид нар ойлгодог. Та яг цэвэрлдэг хүний хувьд хэлээч. Талбай цэвэрлэх яг одоо анхыг одоо арай гайгүй болцсон.
Гэхдээ улсад бас зарим нэг нь ингээд тамхи юугаа чихрийн цаас ингээд цэвэрлээл яг эргээ харахаар бас хайчаад байна уу. Тий, тэрийг одоо ард түмжийн соёлтой яаж хогийн савгандаа хийж байгаасаа гэж бодож. Хамгийн их байдаг хог ямар хог вэ? Юуны хог? Тамхины ишил их байх юм аа. Одоо талбайгаар тамхи татж гин гэж юу? Таталбайгаа татдаг. Тэгэхээр би таны ажлыг яг энэ баяр ёслол болохоор илүү хүндэрдэг болов. Ягаад тэгэхээр хүн болгон энэ төв талбай дээр ирж шинэ оноо үддэг, угтдаг. Тийм уламжлалтай болчиход байгаа шүү дээ, тийм ээ? Хог нь бол дийлдэхгүй шүү дээ. Тэгээ одоо 12 сарын 31-нд чи одоо ингээд оноо улсууд их энэ дээр гаргадаг болсон шүү дээ. Ядууд чинь заримдаа гэртээ гаргахгүй шүү дээ. Энд дээр гаргаад байж та. Одоо энэ жил бас л их ба. Энд дээр гаргаад ажиллая гэдэг. Ямар огт болох вэ? Одоо арай дүүрэн шампансны шил болохгүй шүү дээ. Юу яана? Тамхи чихэрнэ шампансны шилж аваарч шүү дээ. Тэр чинь аягүй их ярьдаг шүү дээ. Тий. 12 сарын 31 болоо гэж чинь ингээд талбар нэг хөнгөө байна заа юу. Тэгэл хаанаас нэрх гарч ирээд энэ тэр тэгэл буудаж эхэлж байгаа. Одоо өнөө хариуд ингээд нэрх гэж гараад ирэх нэ. Тэгээ гарч ирээд өстэй та хад талд нь буудаж байгаа юм чинь. Тэгээ шилээ ууснаа 50-50-ад яваад. Тэгэхээр бас үзэгч түмэндээ хандаж хэлэхэд бол тий. Яг цэвэрхэн соёлтой хандаасаа л гэж бодлоо хэлж байна. Мэдээж хэрэг эндээ талбайд бөөнөрөө гоё он гаргах бол гоё л да тийм ээ. Бид ч гэсэн бас өнөө өрөө бас ирэхийг бодно. Гэхдээ тэрхүү хэрэгэлсэн зүйлсээ бүгдээрээ өөр өөрийнхөө л аваад ярьцгаад таны ажилд ч гэсэн жоохон хөнгөвчтэй өгөх юм байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр та хүмүүст очиод миний хөө наад хогоо авчих эсвэл миний хөө битгий хогоо хай гэж хэлж чаддгүй эсвэл за миний хийх ёстой ажил юм чинь ингээд дугайл хайсныг аваад явж гинэ. Заримдаа хэлнэ. Тэгэхээр яаж үлдээж авах вэ? Тэгэхээр зарим нь уучлаарг нь зарим нь бол тоосон чинь зүг яваад өгдөө шүү дээ. Тэгээ гар зөрүүлж исэн тохиол байна уу? Энэ шүүрээрээ нэг цохоод авах тохиол бас байхгүй юу? Байна. Уур хүрээ цохно. Цохно. Хаяул тэ уур тэ. Танд хүний яасан яад хүндж яасангүйгээ тэ уурлж. Дандаа тэр уртлын саадыг л их зэвэрлж байгаа шүү дээ. Манай монголчууд их сонь болсооч шүү дээ. Тэгэл бид нэрийг хог ачаал явсны дээр хог могоо тараагаад айчиж байгаа юм чи. Улаанбаатар нэг хоггүй болох ч юмар санагдаад байгаа. Тэгэл одоо манай монголчууд ч тэрийг ойлгохгүй дээ. Зарим өглөө тэгээ атус явахгүй би чинь зарим өглөө эртхэн хөргөж төхүүлж өгнө. Гурван үеэрээ төвчл үйлчлэгээний компанид ингээд ажиллажлаа. Тэгэхээр мэдээж танаа тэр одоо өнөр өтгөн 7 олчлоо гэж байна шүү дээ. Тэгэхээр мэдээж өөрөө хүмүүд ачцаар лавл годомжинд хогоо хаяхгүй бах та. Хаяхгүй. Тийм ухамсар цуснд байдаг бах та тийм ээ. Гэтэ аяараа хэлж байгаа байхгүй та надад ингээд годомж уусууч их цэвэрлж байгаа. Ингээд эдэнчлээ тэгээд нуучрал санд битээ хогоо хаяараа хогийн савнд нэг бол хармаандаа хийж байгаа гэртээ авцгаа та яраад гэж. Та бол өмнө захиа биччихэл байсан байх л да тийм ээ. Одоо ер нь захиа бичиж гин үү? Байг. Ерөөсөө захиа хамгийн сүүлд эзээ ütсэн бай. Бичээгүй. Бичээгүй. Хамгийн сүүлд захиа эзээ авсан. Би одоо сургууль дахтаа л Сургууль байхдаа л хайрын захиа авч ирсэн байна. Сургууль байхдаа эзэж одоо хэд олон жилийн өмнө. олон тийм. Одоо 50 гарч байгаа юм. Би одоо Жапоны зочныг захиалаа унших мөчөд яах бол тэрийг харахыг маш их хүсэж байна. Тэгээ одоо урилгын гардууд хийдэг тийх үү? Тэгээ урилгаа өгье. Тэгэхээр манай энэ бэлэн маань өөрөө хайрын бэлэн гэдэг нэртэй байгаа. Тэгээд чи та ер нь бэлэн өмсд юм. Бид нар ингээд даарад бах та ямар халуун юм бэ? Өмсдөг шүү дээ. Ерөөсөө даасан шиж ингээд өмсчихөө. Тий. Тэгээ өмсч та. Бэлэг өмсчих. Тэгээ захиагаа бид нар дэвшээд өгч. Бид нар бас бүгдээрээ юм бэлээтэй. Тий. Ингээд Энэ дулаахан бэлийн дотор одоо энэ сэтгэл шингэсэн захидал таны дотны чүүнээс танд ирж байгаа юм шүү. Захидлыг хүндэтгэлтэйгээр бас гардуулъя. Тэгээ та бас бидэнд уншиж өгөх байхаа гэж найдаж байна. За энэ ихний захидал. та уншиж өгөөд сонсохгүй. Чангаар дуудаад. Цасаагаас ч юм уу. Цасаагаас. Эмээ тантай хайртай шүү. Эмээ бидэнд танд хайртай гинэ. Эмээ та Эмээ та даарж байгаа эцтэй. Эмээ та дулаан хувцалж яваарай. Эмээ танд маш их хайртай шүү. Хөөргийн эмээ минь даарж байгаа эцтэй. Эмээ та битгий дараарай. Та бидэндээ удаан наслаарай. Эмээ танд бид маш их хайртай. Намайг жаахан байхад цэцэрлэгээс минь авдаг байсанд баярлалаа. Эмээ та ануухан байна шүү. Хөөргөн шүү эмээ минь. Охин Эрдэнэ цэцгээс. Эмээ таньдаа маш их хайртай. Та минь инэрэнгүй сайхан сэтгэлтэй шүү. Таньдаа хамгаас илүү хайртай. Эмээдээ ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалтай байгаарай гэж хүсье. Хүмүүс гадаа гудамжинд дандаа л хог хаях юм. Манай эмээ болон бусад хүмүүс тэрийг цэвэрлэх гэж хүйтэн төрж, халуунд халж маш хэцүү байдаг. Тиймээс хүмүүст хандаж хэлэхэд та нар хогоо гадаа биш, гэртээ нэг бол хогийн самд хаяарай гэж зөвлөе. Эмээдээ дэлхийгээс илүү хайртай шүү.
Охин гэрэл магаас бид нарыг үдий зэрэгтэй өсгөж өгсөнд баярлалаа ээжээ. Танийгаа уурлуулж байсан дуучлаарай. Баяр ёслолоор дандаа л хонж өнжиж ажилдаг. Талбай дээр явж байгаа хүмүүс хогоо битгий хаяасай. Ээжтэй хайртай. Жахаачи энэ ач нарын таньдаг юм уу? Би мэдээж танихгүй л дээ. Тэгэл ирэл сурал болж явсаар байгаа одоо Тийм биш үү? хамгийн сайхан одоо тэр үгсийг энэ халуун хайрын бэлинд бол ирсэн байна тий. Хоёр охин нэг ачаас чи ирсэн байна тийм ээ. Тийм байна. Тэнд захиагаа бичиж юм л да. Тийм биш үү? Яг одоо дээр харж байна. Яг тань зориулаад энэ захиагаа бичиж яхахыг бид бас бичиж авсан юм байгаа. Тийм байна тэр гарч. Энэ юм бэ? Засаа байж тийм. Яг саяны бичсэн юу вэ шүү дээ. Их бодож бичсэн байж Харин тийм толгоо. биш та бодоод. Барьцсан. Тийм байна. Баялаа нийлдээ бичээд. Имээ та ануухан шүү гэдэг байгаа шүү. Тийм нэг. Харин тийм байна. Та гэрт чинь очсныг ерөөсөө мэдээгүй юу? Энэ ач нар ам алдаагүй юу танд? Гүү, ирээ явсан гэж хэлсэн. Ирээ явсан. Тэгээ юу асуусан гэсэн чи нэг юм хэлэхгүй лээ. Захаа битсэн гэж хэлээгүй юу? Юу ч хэлэхгүй Оо лээ. бас нууцыг их сайн хадгалдаг хүмүүс дээ Тийм шүү тийм хэлэхгүй ээ. лээ. Тэгээ ирээд тогтоолж байна. ирээд юу хэлсэн ямар юм асуусан гэсэн чинь мэдгүй ажлын талаас юм аавас юм асуусан. Юм дэдэс. Тэгээ таандас юм асуусан юм гэсэн. Таанд тэжээдээс таарсан юм гэсэн таарсан гэж. Тийм хэлэхгүй лээ. Дөнгөж сая танд өмсгсөн энэ бээлийн дотор сая бичсэн захиагаа хийгээд тэгээ манай жахваагаар дамжуулсан байж тээ. Тийм байна. Та ер нь амбул хэд юм бэ? Их олон хүүхдүүд байсан. 5 амбул тийм ээ. 5 хүүхэдтэй шүү 5 дээ. хүүхэдтэй. Хамгийн том нь тэр банд. Тэгээ нэг нь энэ хайл юунд тустаагаар явчихсан. Охин. Тэгээ 3 охинтойгоо байдгийг. Тэг зээ нэг охин байд юм а. Охины хүүхдээ тэрүүнтэй 3 4 л байдаг шүү дээ. Гэртээ байдаг юм аа. Заавалчгүй ингээл хар өөрөөр ингээд даарч хөрөөл халууцаад ийм тогтчлын үйлчлэгээний газар ажиллаж байхаар дулаахан газраас өөр ажлууд зөндөл байдаг байх л да. Та ер нь тэр талаар бодож үзсэн үү? Үгүй одоо ингээд нас өндөр боллоо одоо 50 гарсан хүн чи үгж тоож авах уу? Авахгүй шүү дээ. Эндээ тэгээ байж байгаа л засан газар даавн зөөлөнгөд эндээ байж байгаа л тэгээ тэтгэвртэй гарна шүү дээ. Сквадрын талбай их зөөлөн байна уу? Зөөлөн зөөл. Манай хамт олон ч сайхан хамт олон дарга зэрэггүй бүгд сайхан хамт олон шүү. За. Тий сайхан хамт олонтой чи эндээс авахгүй эндээ байж байгаа л тэгээ. Мэдээж ингээд тий. одоо бидний ингээд зогсож байгаа энэ сквадрын талбай маань маш гоё цэмцгэр. Энийний цаана та байдаг байх нь байна. Туудахгүй шинэ он гарах гэж шүү дээ тийм ээ. Бас нийслэлчүүд монголчууд маань тэр чигээрээ л одоо үзэл сууж байгаа. Бас баярын мэдлэгээ дэвшүүлээч. Ард түмдээ шинэ онны мэндийг хүргэе. Та бүгд ч гэсэн шинэ онны мэндийг хүргэе. Хогоо битгий хаяараа. Хогоо битгий хаяараа гэж биднийг хүүхэд байхаас л хүмүүжүүлсэн тийм ээ. Тэгээд өнөөдөр бас нийслэл Улаанбаатар хотын залуус гээл бас олон ажлууд өрнөдлэн л та. Хогоо хаях нь багасах шинж тэмдэг танд юу нэлэрч байна уу? Дахиад анхныгаа бол арай гайгүй тэгтэл бас нэг сайн болохгүй л байл. Болохгүй л хаяад лээ тий. Замаар явж байгаа л ингээл машины дотор хүртэл тамгаад татчаал тэгэл гаргаал нааш нь шууд утчих юм чинь. Тэр мөрөөжийнхэн болоо соёлтой үйлчлээсэй гэж бодчих тий. Та одоо энд байнга ажилтны юм чинь гадаадын зочид төлөөлөгчд ирээл нэг онцгой объект болоод явдаг ах л та тийм ээ. Тэр үед бол ер нь бусдаасаас арай илүү давуу эрэхтэй бас энэ дундаа байна үз. Байна явна. Тэр үед бахархад нэг өөрөөрөө бүрэн эрэхтэй. Бүрэн эрэхтэй. Тусгай мандат өгөх үү эсвэл олоо зүгээр таны таних уу энтгээ харуул хамгаалт гэх юм. Тань л тэ ингээд байнгын ингээл яваад байгаа юм чи тэ. Тий бүгд тань. Хамгийн ойроос ер нь их томчуудаас хэнийг харав? Бүгдийг харсан. Бүгдийг харж. Ойроос та хэр ойроос? Одоо та битээ шүү. Энэ ойролцоо харж тий. Оо ямар азтай би тоо хараагүй шүү дээ. Нөгөө талчигчтай ярилцж байхад нэг үг санаанд орж ийн л дээ. Эх орончийн халаасанд юу байдаг вэ гэсэн чинь хог гэж. Тэр нь одоо тэгэл мэдээж халааслаад яваад хаях ёстой газар хаяа л гэсэн юмсэр ах л та тийм ээ. Их нарийн энд юм байт юм байна. Та бодвол энэ талбайхаа хаана юу гэдгийг тэр бараг л мэдээ анаад олон үз. Олон мэднэ шүү дээ. Хаана юугаа мэднэ. Шинэ он гарах гэж байгаа учраас Санта Клаус манаас бэлгээ гардуулнаа. За. Хөө. За. Хас мүсний орноос
Санхүүргэн татуусаар сасан огтнон дагуулсаар өвлийн өгөн аав нэрлээ. Должин миний охин сайн сууж байна. Оо. Сууж байна. За, дөрвөн урилга нэвтрүүлгийн хамт олноос энэхүү бэлгийг танд гардуулж байна. Та шинэ оноо сайхан дэмдэглээрэй. Хайрын бэлгээтэй хамт ад жаргалтай сайхан шинэ жилээ тэмдэглээрэй. Та бүхэн сайхан дэмдээ. Та бүхэн ажил өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа танд. Явдаггүй байдаг штэ өдөө өгөө. Үлтэй тэнгэрэн доогуур үзүртэй модны дээгүүр цаа бугаан хүлгэлсөөр цасан огнон дагуулаад өвлийн өгөн аав нь явлаа. Баярлалаа. Морин тэргээ гэж. Сүх тэргээ. Сүх тэргээ хүлгэлсөөр өвлийн өгөн аав нь явлаа. Миний өвдүүд сайн сууж байгаарэ. Баярыг өгдөө шүү. Холбоо дээр ажилт. Doing alright with your Christmas of white, but I have a blue. Тийш манайхан тэр хардаа бид нар зориулаад манай cover. Ингээд 6 цагийн студид манай Mongolian Cover Group-ийн А-гийн Ц-гийн хоёр одоо энд байгаа бүх үзэгчдэд зориулж Айдооны мэнд өргөж чинь тийм үү? Тэгэлгүй яах вэ?
хахын урлагийн тайз дээр очсон тоглолцоо ингээд скватрын талбай дээр үзэхээс Эндээс үзэх үнэхээр гоё юм байна тийм ээ. Тэгээд магадгүй эх жилийн 2014 оны шинэ оны баярын нэвтрүүлэг дээр магадгүй скватрын талбай дээр бидний дөрвөн урлагийн үзэгчдийн флаш моб ч юм уу. Тэр энд тийм ээ ковера үзээ сууж байгаа. Тийм өдөр яг Болох юм байна. Тийм. Гоё юм аа. Баярлаа. Харин бэлий дөрвөн урлаг. Үнэхээр должийн хчийн минь хувьд бол бас мартагдчихгүй нэгэн шинэ жил болсон байх гэж итгэлтэй байна. Үнэхээр өөрийнх нь ачаас нь төрсөн охиноос нь гараар битсэн загтал тэр тусмаа энэ дулаахан хайрын бэйлийн дотор одоо ирнэ гэдэг бол тэр хүний хувьд хэзээ ч мартагдчихгүй нэгэн сайхан дурсамж болсон байх гэж бодож байна. Тэгээд должийн хчийн минь хэлснээр бас бүх хүмүүс маань хогоо бас битгий хайдаг байгаасаа хоггүй бас энэ шинэ жилийг тэмдэглэцгээе гэсэн уриалгыг давхар бас хэлмээр байна. Их догдолж байгаа боловч тэрийг бас ийл гаргахгүй их дотроо барай сурцсан юм шиг санагдлаа. Надад ч бас тэгжил санагцсан. Хүүхдүүдийнхэн тэр гоё хайрын өгтэй юу. Дотроо бол сайхан л байсан бахал та. Би өмнөөс нь бараг уйлчих гээд байгаа юм шиг тийм л мэдрэмж надад төрсөн. Их амьдралд нухлагдаж хал үзэж халамжлууд болоож тэгээд 55 хүүхдийг эр нөхрөөсөө хагцаа даруугаар жилийн дараа тийм ээ ингээд үзий зэрэгт хүргэх гээд явцсан. Дотор нь бол яаж догдож бэлгэлж байгааг бид бол мэдэхгүй шүү дээ. Гаднаа бол сэтгэлээ барьж байгаа нь анзаарчихсан. Одоо тэгэхээр миний зочин руу явж байна. Миний зочин сая Жавхагийн сонголт биднийг баярлаж оргилуун дарс буудуулж байхад тэр оргилуун дарсны бөглөөг одоо цэвэрлээ явж байгаа ихч байсан бол миний зочин болохоор түгээгч энэ залуу байгаа. Үнэхээр тэгээд тэр их бензин үнэрцэн хэцүү нөхцөлд тэгээд халуунд хаалж гүйтэнд хурч цаг наргүй байжлаадаг. Тэр нэг залуу тийм нэг залуу би онцлсан байгаа. Тэгээд удахгүй миний зочинтай бүгдээрээ уулзъя. Студид суугаад зочинтойгоо ярилцах нэг өөр байлаа. Өнөөдөр ингээд сүйх тарих хөлөвлөөд замын хөдөлгөөнд оролцоод ингээд яг баярын өдөр ингээд явсан. Тэгсэн чинь ердөө ийм хүн өөрчлөлт жишээлбэл хүний сэтгэлд асар их баяр баясгал өгөх юм байна. Үнэхээр гайхалтай. Тэгээд манай монголчууд ялангуяа Улаанбаатар хотын маань иргэд ямар сайхан аз жаргал бэлэн биш үү? Алгаад өсөд бэлэн байна. Хаашаа инээхэд бэлэн. Тэд нар аз жаргалыг хайж яах гэдгийг би л яг энэ агшинд мэдэрч байна. Би бол анзаарсан юм хүн болгон эхлээд нэг тийм гайхсан харцаар эхэлж харчаад нэг жоохон 2-3 секунд өнгөрсний дараа шууд инээмсэглээ. Ямар ч одоо тайлбаргүй байх тийм ээ. Уцаа гаргаж ирээ зураг аваад байгаа байхгүй юу? Бид тэр Facebook код болоод битээ гайхаарэ. Бид бас энэ дотор явж явах далиндаа энэ бэлийг бас танилцуулах хэрэгтэй байх те. Тэгээ хайрын бэли гэдэг нэртэй одоо манай дөрвөн урлагийн нэвтрүүлгийн брэнд болох юм бэлийг одоо бид санаачлаад цаашдаа бол үйл ажиллагааг явуулах болно. Тэгэхээр одоо яг эхнийх нь бэли бол шинэ жилийн зочид дээр очиж байгаа. Дараа нь одоо Валентин ч гэдэг юм уу иймэрхүү өдрүүдээр бид бас хайрын бэлийг түгээх болно. Би болохоор хайрын бэлийг ингэж ойлгоод байгаа шүү дээ. Хайрын бэли бол манай дөрвөн урлагийн духтай. Бид бол түгээгч. Тэгэлгүй яах вэ? Загтал хүргэгч. Энэ хайрын бэлийг нэгсэн хүмүүс өөрсдөө мөн л хайраар энийг нэгсэн. Нима гэдэг ихч. Тэгээд Нима ихчийн бас л Facebook-ийн орчинд нэхмэлийн групп гэж байдаг юм байна. Тэгээд тэр нэхмэлийн группт зөндөө олон ахид бүсгүйчүүд нөхөрлөдөг юм байна. Тэд манд бидэнд зориулаад энэ дөрвөн урилга нэвтрүүлэхээ хамт олно гэдэг энэ гоё бэлийг өстө бүр одоо шагналаас бүхэн гэдэг шиг тийм нэхээс бүхэн. Нима ихч болон Facebook-ийн группийн найзуудад бүгдээр баярлалаа. Энэ бол та нарын шистгэл, энэ бол та нарын хайр. Энэ бол зүгээр та бүхэнд харагдаж байгаа шиг нэг бэли биш. Энэ бэлийн дотор бол загтал байх хэрэгтэй юм байна. Тэр загтал нь бол өөрийнхөө гараар бичсэн тийм загтал байх хэрэгтэй. Гараар бичсэн загтал гэдэг бол хүний шин сэтгэлийг бол агуулсан байдаг дотроо тий. Тэгээд тэр загтал нь заавал хайр гэсэн үг орох хэрэгтэй байгаа. Ягаад тэгэхээр энэ бол хайрын бэли учраас. Тэнд яаж ах шиг байна. Тэгэхээр нөгөө он солигдох мөч ойртож байгаа учраас ачаал ихтэй байх шиг байна тий. Тийм байна. Бүгд л бензинээ дүүргэж аваад шинэ ондоо дүүрэн ороход хүсэлтэй байгаа ах тийм ээ. Чи бензинээ төгсөн
Дүүргээгүй дээ одоо. За тиймээ чи. Сайн байна уу? Баярын мэнд хүргэе. За тэгэхээр цаг хоёроо яг ажиллаа хийж байхад бид нар зориод ирлээ. Тэгээ дөрөв урилан ариун гэрлээ. За ингээд Нөө могцол. Сайн байна уу? за хэдий ажиллаа хийж байгаа гэсэндээ шинэ оны баярын мэнд хүргэе. Энэ бол яагаад ийм улаан өнгөтэй байгаа вэ гэхээр хайрын билээ. Халуун дулаан сэтгэл хамгийн л одоо хайрыг танд түгэж байгаа юм аа. Тэгээд айгүй гоё зөрчиж тийм байна. байх тийм байх. Петросын улаан цагаан. Тийм байна. Өнөөдөр харин гадаа сайхан байна шүү дээ. Сайхан өдөр. Ер нь тэгэл халуун үед нэг ажирлгүйгээр аль алинд л ажиллах уу? Тийм тэгэл жилийн 4 өдөр тэгэл гадаа згсэн шүү дээ. Ажлаа тэр удаж байгаа лээ. Одоо 3 жилдээ ажил. Бензиний үнэр бол хэцүү санагддаг. Өөр чинь бодол хэдийн тасал болцсон уу? Оо таслгүй яах вэ? 3 жил хэвчээ анх сэцүүл байсан л та. Тэгээ одоо тэгэл бензин үнэ. Арай гоё өнөрлөхгүй үстэй. Гоён цаашаа тэгээ ажил дээр ирэхээр тэгэл тасал болчт юм дөө. Альва нэг баяр ёслол болохоор монголчууд ч бас нэг дүүрэн байх, өөр ширгүү байх гэдэг нэг бэлгшээл байдаг шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ өдрүүдэд илүү ачаалттай ажилддаг. Тий одоо манай колонк дээр ийм ачаалтай байна. Тэгэл бас цагаан сарын үе шинэ жилийн үе энэ ч айгүй дүүргэлжтэй. Улсууд байнга банкад үргэлжлэх болтой тэгэл. Та яагаад энэ ажлыг сонгож хийж байна? Манай ихч энэ Петроостарт ажилтээ. Тэгээд намайг энд ажил тохоо гэж санал болсон. Тэгэл ажилласан. Тэгэл одоо нэг мэдсэн сая л орж исэн. Тэгэл нэг 3 жил болцсон байна. Тэгэл одоо энэ ажилдаа дуртай. Түрүү манай ари яриадсан шүү дээ. Одоо энэ Petrovs компани хамгийн авьяастай, хамгийн спортын одоо чадвартай, хамгийн мундаг залуу л гэдээсэн да тэргүүний. Ер нь урд та Petrovs гэсэн чи Petrostar гэсэн. Энэ Улаанбаатар хотын болохоор Petrostar гэдээ явчихж байна уу? Салбар шатхуун төвөг станцуудыг жижиглэн борлуулалт гэдэг Petrostar гэдэг стар компани. Тэгээд охин компани гэсэн үг л дээ. Ажлынхаа гоё багтлыг бидэнд хэлж өгөөч. Машинд нь бензин хийж өгч байгаа тэр хэрээр тэр усууд бас бензинээрээ яваад аж төрлөө амжуулна те. Бас гал асан тэр машины ботоод тэгэхээр галын төлөө гэж боддоо шүү дээ. Үгүй шээ. 20 мянга ч юм уу 30 мянга ч юм уу бензин аваад дутуу шахдаг. Нэг 1000 төгрөг илүү өгчвөл яг бүтэн шахдаг. Би хүртэл тэрэнд итгэе одоо 21 мянга ч юм уу 41 мянга ч юм уу хийлэгдэг байхгүй юу? Тэр хэр үнний ортон бэ? Тэр нэг ор байхгүй шүү. Энд чи яг нөө шингэн хэмжигчтэй тоолуур учраас ямар ч юу байхгүй. Усууд харин тийм үндэслэл байхгүй. Гэхдээ хүмүүс тэгж үйлчлүүлэх нь их байдгүй. Их байдаг. Биднес нөө 100000 гэдэг яг бүхэл тоогоор ингээ хийцэн байдаг болохоор тэрийг л тохируулсан байдаг бах гэж бодсон юм шиг олсууд. Муу санаалаад. Тийм тэгээ дандаа сондгоогоор ингэж хийдэг юм шиг санагддаг шүү. Шинэ жилиг ер нь гэр бүлтэйгээ хамт тэмдэглэж чадж гинөө. Ер нь яаж өнгөрөөж чинь шинэ жилиг? Өөдөө гараа таарахгүй байх юм бол гэртээ шинэ жилээ өнгөрөөд гэртээ оноогаар тэгээ гараа таарах яах зүйлүүд ажиллаа хийгээл хүмүүстээ үйлчлэл тэгээд байдаг та. Хүнд нөхцөл хэцүү гэж би боддог. Харин цаг хоёрын үед мэрэгчлээ энэ ажилд мэрэгчлээ хэцүү гэж хэлэх үү? Хэцүү гэж хэлэхгүй. Одоо анх хэцүү юм санагдаж одоо дасцсан сурцсан. Тэгэхээр нэг хэцүү юм санагддгүй шүү дээ. Ирээдүгээ яаж төсөөлдөг вэ? Ямар мэдээж ирээдүгөө сайхнаар төсөөлдөг яах вэ? жишээд тодорхой яриач. Тодорхой яриач. Өөдөө сайн амьдралтай тэгээд олон сайхан өр хөвгтэй тийм сайхан ирээд сайхан амьдралтай болно л гэж боддог шүү дээ. Улс орондоо их хийж бүтээн хайрын бээлийн дотор танд хаялагдсан захиа байгаа. Хинээс ирсэн бол? Хинээс ирсэн бол хамгийн хайртай хүн гэхээр хэн бодогдож байна? Хамгийн хайртай хүн уу? Эхнэр юм болоо. За сайн байна уу? Сайн байна. Тийм бэ? Би ер нь өөрөө бол Доронтой ангийн хүн. Сургуульд хэлсээд оюутан болоод Дорногов аймагт суралцаад Дорноговын ангаах сурсан. Тэгээ манай хүн тэнд мэрэгжлийн хяналтад ажилладаг байж байгаа. 2009 онд хэлсэн. Манай бага охин гэгээлэн 11 сартай. Анх манай хүн над дээр очиж байхдаа нэг хүүхдийн цэцэг очижсэн амт цэцэг, тармил цэцэг. Тэгэл тэр хойлоо охиноо олчвол урд нь очиж байхдаа цэцэг авч шигж ийсэн юм чинь энэ цэцгнийхээ тухай нэрлээл цэцэглэнгээ нэрлэж. Тэгэл аав нь тийм санаа гаргаад нэрлэжсэн.
Яа супер тавтасан загтал вэ. Тэгэхээр Ямар гоё юм бэ? очсныг мэдээгүй юу? Мэдээгүй. Танаа наран гэр тэгвэл ихсэн нууцыг ихтэй чамд хадгалсан биш үү? Гоё супер зэн. Баярлалаа. Тэгээд тэр сая одоо сонсгосон загтал одоо энд яг гараараа ингэ байж байна. Хамгийн сүүлд гэр бүлийнхаа үнээс хизээ ингэж загтал хүлээж авч исэн бэ? Энэ одоо Анхны. Тийм үү? Би урд захиа өгдөөс л та. Дөрөв хоёртойгоо нэвтрүүлэг хайрын бэлээ тийм ээ? Өнөөдөр анхны хайртай өөнийхэн загтлыг авчирсан байна шүү дээ. Баяр хүргэе. За баярлалаа. Та Сайхан сэтгэлийн хайрын одоо захиаг авсан юм чи одоо яг телевиз үзэж суугаа хань болоод охиндоо хандаад бас нэг үг хэлэх хэрэгтэй байх тийм ээ. За баярлалаа сайхан захиа авсан. Ханилаад 2-3 жил болж байгаа ч гэсэн нэг захиа авч үзээгүй. Дандаа хажууд нь байдаг гэсэн болохоор дандаа л өөрөөс нь хайртай гэдэг үгийг сонсдог байсан. Тэгээд анх ингээд энэ нэвтрүүлгээр ингээд захиа ярьж байгаа маш их баярлж байна. Хайрын ч гэсэн хантай хайртай шүү. Хоёр охиндоо ч гэсэн хайртай шүү. with each other. Тэгэхээр цаг баяраа түгээгч гэдэг хүнийг би жишээлбэл ер зогссон машинд бензин хийдэг хүн гэж л ойлгодог. Харин чи өөрөө энэ ажлыг яг хийж байгаа хүний үед нийт одоо телевиз үзэж байгаа хэрэглэгчтэй ч юм уу үйлчлүүлэгчтэй тийм ээ хандаж энэ мэрэгчлийн нэг тийм нарийн нандин онцлогийг нь хэлж өгөөч. Зөвхөн чи л мэддэг. Магадгүй бид нар тэрийг мэддэггүй. Тэ улсад гаднаас хараад хэцүү ажил гэж боддог л ахал та. Тэгээ гадаа хүүхэн тэгэл ингээд банкны танк суур шилтэй бензин хортой гэл. Тэгээ анх тэгж боддоос одоо нэг тэгж боддогш. Манай компанийн бас сайхан тий хамт олон олуулаа манайх чинь тэгэл манай Петростар компанийн гоё үйл ажиллагаа явуулна, сакс болвол тэгэл шинжил тэгэл янз бүрийн баяр ёслоор гоё арга хэмжээ явуул тэр болгонд нь оролцдог тэгэл бүх чөлөө цагаа тэгэл заал маал тэгэл байга авдаг. Өнөөдөр баярын өдөр юм чинь Петровс компанийн нүүр царай болсон залуугаар бас дууд болвол ямар вэ? Хамгийн аюултай залуу гэсэн чинь ерөөсөө Дуулж болох уу? За тэгэхээр нийт телевиз үзэгчтэй зориулаад манай зочин цог баяраас өөрийнхөө мэдчилгээг дэвшүүлнэ. За би Доромт аймагт анх эхнэрээ бэр гууж очиж байхдаа нэг дуу сурж очиж ирсэн замдаа. Өө за. Намсраа норгоны дуу. Тэгээ тэрийг бас их хөвжөлтэй Алтангоо гэдэг дуу эхнэрийнхаа нэрийг оруулаад наран гэрэл болгоод байгаа. Өө за тэр хувилбараар нүгэл. сонсъё тий. За. Зүуд нэг үндэ хормож очраа зүрхний хүслэн наран гэрэлмэн зөвтэй буруутай амьдралын замдаа зөвшөж яваарай наран гэрэлмэн итгэл сэтгэлийн дээр инээж уучрах итгэлийн хүслэн наран гэрэлмэн нарнаас элчтэйхэн харан өглөө нандинч яваарай наран гэрэлмэн. За наран гэрлээ чишөө. Дуулжлаа. Хайрын захианы хариуг нь дуугаараа наран гэрлээр зориуллаа. Тэгэхээр өвлийн өвгөн цасан октодтойгоо ирсэн байгаа учраас бас бэлэгтэй байх нь мэдээж хэрэг. За тэгэхээр цас мөсний орноос цан хүргэн татуулсаар цасан охинон дагуулсаар Петровс дээр ирлээ. Аав дан шүлэг бичдэг
Тэр хөөрхөн охинд энэ бэлгийг дамжуулаарай. Тэгэхээр чагаар энэ дууддаг хуурдаг энэ спортын авьяасаар байгууллагынхаа ямар медалийг шагналыг авчихсан бэ? Тэгээ багасаа л спортоор хичээлдээс бөхөр хичээлдээсээ. Энд чөлөөт бөхөр. Тэгээ манай ах барилддаг. Нэр сумын начин юм билээ шүү дээ, тий? Баяр хүргэе. Тий, сумын начин. Хүргэн болж чад хадмынхаа нутагт очиад начин цол авчихсан. Оо за. Хүргэн болж очиад хадмын нутгаас начин. Манай өвлийн өвөөтэй нэг барилдаад үзсэн үү? Цаг хоёрынхаа ажил дээр нь ирсэн юм чинь ажлын хамт олноос төлөөлөл уулзъя гэж бодсон юм л да. Тэгээ цаг хоёрын тухай болоод энэ ажил мэргэжлийн онцлогийн тухай бас яриул илүү сонирн байх болов. Ингээд өөрийгөө танилцуулах уу? Шинэ оны мэд төргий. Шинэ оны мэд төргий. Сайхан баярлж гин үү? Сайхан баярлж гин. За. Намайг Отхон цэцэг гэдэг. Би Petrostar компани борлуулалтын ахлах менежерээр ажилладаг. За тэгээд өнөөдөр 4 урилга нэвтрүүлэгт оролцож байгаа цаг хоёртаа баяр хүргэхээр одоо нийт хамт олонныхоо өмнөөс одоо төлөөлөл ирсэн байгаа. За тэгээд манай цаг баяр маань болохоор маш олон одоо ажилчдын маань одоо сайн ажилчдын маань нэг байгаа. Тэгээд энэ сайн ажилчдынхаа төлөөллийг энэ нэвтрүүлэгт одоо оролцож байгаад бас маш их баяртай байна. Тэгээд хамт олонныхоо өмнөөс одоо бэлэг гардуулахаар бас ирсэн байгаа. За, Petrovsийн бас бэлэг байгаа юм байна тийм ээ. За. Гэж байхгүй. За, тэгээд цаг баяртай цаашдынх нь ажилд амжилт хүсье. Энэ бэлгийг гардуулъя. За, баяр хүргэе. За. Олон бэлэг өдөр байна да. Харин тэгнэ шүү дээ дараа. Нэг олон бэлэг. За баярлалаа. Отгодоо ч гэсэн баярлалаа. Ингээд мэдээж залуу хүмүүс ингээд нэг хамт олон болоод хамтдаа нэг зорилгын төлөө ингэж ажиллаж амьдрна гэдэг сайхан тийм ээ. Тэгэхээр Petrovsийн хамт олонны залуучуудын нэг тийм гоё оргилсон их эрч хүчийг гэдэг юм уу. Цаг хоёроос бид өнөөдөр мэдэрлээ л дээ. Тэгээд их авьяастай залуу юм сая дуучч үзүүллээ. За эгээ барилдсангүй тийм ээ. Тэгээд та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэрнээс гадна манай одоо цаг баяраас гадна маш олон одоо манай Petrostar-ийн хамт олон бүгдээрээ одоо байгууллагаараа бахархдаг те байгууллагатаа маш их сэтгэл хангалуун ажилладаг байгаа. Тэгээд та бүхний ажил ч гэсэн амжилт хүсье. Сайхан баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Мэргэжил нэгт хүмүүсээ зургатаар үзэх хүн хамгийн бас юм сайхан байдаг. Тэгэхээр одоо маш олон бас төгөөгчд байгаа. Тэгэхээр тэр олон хүмүүстэй бас хандаж тийм ээ баярын мэдлэгээ дэвшүүлээд энэ сайхан нэвтрүүлэгт орж оролцуулсан танай телевизийн хамт олон Petrostar Буцаг гэр зэгчтэй Petrostar компанийнхаа нийт хамт олон өнөөдөр ажил дээрээ гарч байгаа. Тэгээ мэргэжил нэгт найзуудаа тэгээд орон нутагт хөдөө орон нутагт өнцөг боломжтой байгаа. Нийт ажилчдаа 2014 онд ирчвчээр дүүрэн илүү их амжилт бүтээлээр дүүрэн байгаасаа гэд ажрал хамгийн сайн сайхан гэсэн ёрё. Дараагийн зочин одоо ердөө ойрхон бид нар сөөхт эрэгтэйгээ их хүүхдийн эрүүл мэндийн төв буюу хуучнаар эрдэм шинж биш их нэлхсэн гэхээр хүмүүс сайн мэддэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр их нэлхсэн эрүүл мэндийн төвд эгэлжирийн ажиллаа хийж байгаа нэгэн сувлэгч бүсгүйг би зочноор онцолсон. Яагаад онцолсон бэ гэхээр одоо он солигдох мөч мөхөнд хичнээн байна. Хичнээн охин төрлөө гэдэл тэр мэдээлэл биднэрт ямар гоё эерэг уур амьсгал сайхан санагддаг үлээ тийм. Тэгэхээр яг л энэ хүүхэд төрж явах агшинд бас л ажиллаа хийгээд амьдрал нь үргэлжилж байгаа. Эгэлжирийн нэгэн бүсгүйг би зочноор орьсон ингээд хамтдаа их нэлхсэн эрдэм шинжилгээний төвд очицгоё. Тэнд бас бидний шинхэн төрсэн 31-ний өдөр төрсэн хөөрхөн бяцхан хүүхдүүд хүлээж байгаа ах гэж найдаж байна. Ямар мэдрэмж төрж байна? Нэг тийм хүүхэд уйлаад нэг сонио орчуулж байгаа. Үнэрт чинь. Жохон хүүхдийн. Надад бол харин ээж болж ирсэн тэр үе маань эргээ санагдаж байна. Тийм үү? Хагууд?
болоог болохоор сайн. Тэгээд нэг болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Тийм, бас өөр хүүхд хүлээж байгаа юм шиг санагдчихлаа юм л та. Энд бас хамаагүй ус чанга ярьж болох байх тийм яг ниран тасаг гэж байгаа учраас. Өөрийн ш төрсний няранууд байна. Бүгдээрээ ер нь няра яриад хөө. Няра яри. За зочны нэр бол энэ салбартаа сувилагчаар 6 жил ажиллаж байгаа. Оюун дэлгэрээ сувилагч бүсгүй байгаа. Одоо яг үндэ ажил ихтэй. Эдгээр бол ерөөсө зогсох завгүй л ажилт юм байл л те. Дээр нь ачаал ихтэй. Тэгээд одоо хүрээд ирнэ гэсэн. Оюун дэлгэр. Тий, оюун дэлгэр. Урилга хайрын бэйли маань байгаа. Оюун дэлгэрийн маань харин бэлээ. Яагаад заавал нярай сувилагч гэсэн гэхээр магадгүй монголчууд бид нэр хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэдэг улс орны хөгжлөд хүнтэйгээ холбогддог тийм ээ. Тэр үднээсээ шинэ хүнийг хүлээж аваад удааг байгаа. Яг он солигдохын зааг баярт мөчөд тийм ээ. Энэ өдрөөд ямар хүүхдүүд мэдлсэн бол Ёолк нэртэй бас нэлээ олон хүүхд төрж байгаа. Шинэ гэсэн нэртэй хүүхд магадгүй төрдөг ба. Тэгэхээр тэр үднээсээ өрсөн гэсэн шүү дээ. Надад ч их тоглоом байна л да. Ирчүүд одоо хүүхэд их төрж байгаа болоо тийм ээ. Охид их мэдлж байгаа болоо. Тэр их сайн байна л да. Ер нь адилхан тэнцүү яваад байт юм шүү. Янз янз ойрлцоогоо жилийн бас онцлог юм шиг өслөг үү. Оо за одоо ирж байна. Сайн байна уу? За сайн байна уу? Шинэ оны баярын мэнд хүргэе. За манай гурван хөтлөг. Сайн байна уу? Сайн байна уу? Ханхуу шинэ оны мэнд хүргэе. Сайн байна уу? Өдөө. За бидэнд бас 30 минут зарцуулах боломж байгаа юу? За тэгж болно. Тэгэхээр монголчууд эзэнээсээ шинэ хүн мэдлэхэд бүтэн сар 20 цээр тавьдаг те. Болдог бол ингээд гүйж ороод тэрж үзмээр гэтэл энэ үнэхээр 20-тай тийм чухал объект учраас бид ярилцлагыг энд хийхээс өөр аргагүй болж байна. Тэгэхээр бидэнд ажлынхаа мэргэжлийнхаа онцлогоос сонирхол бач. За манай тасаг бол нөгөө дандаа шинэ хүүхдүүд хүлээж авдаг. Тийм учраас нөгөө маш их ачаал ихтэй байдаг. Гэхдээ бид нар бол маш их энэ ачаалыг юу яаж даагаад сарсан. Тэгээд эндээ тохируулж өөрсдөө маш сайн ажиллахыг хичээдэг. Бид сая яриа зогсчихил бол да шинэ оны босгон дээр охтууд их мэдлж байгаа болоо, хүүгүүд их мэдлж байгаа болоо гэж яриа зогсож ирсэн. Зарч. Тий. За охтууд хүүгүүд тэгэл адилхан л төрөндөө ер нь бол яг тооны үед ойролцоо байна. Тийм эндээ мөчөг өгөхгүй л байгаа юм байна. Хамтууд байгаа. Өдөрт ер нь хичнээн нэрэ амарч байна. За өдөртөө 30-аас 40 хүн бол амарч байна. Өнөөдрийн байдлаар 10-аад их зурсан байгаа. Ер нь ихрүүд их хүлээж авдаг байх гэхээр Хүүгүүд бас төрдөг юм. дайггүй юу? Энэ хоёрыг дайггүй одоо эмчилгээтэй байсан. Тэгээ одоо эмчилгээнд дуусаад хэд хоёул амлаа гэсэн бодлыг харж байгаа. Ер нь 10-аад их амарчсан гэдэг маань энэ юу дундаж үзүүлэлтөө баг байна уу? Тэгээ нөгөө амралтын өдөр болохоор жоохон арай бага төрөлтөө ажлын өдрөө бодвол тий. Оо бас төрөхөд бас ажлын өдөр амралтын өдөр гэж байна. Амралтын өдрөө амарч байгаа ажлын өдрөө төрдөг байх нь шүү дээ. Бас яг тийм эслээ зүгээр яг өнөөдөр бол харьцангуй бага төрсөн л байж байгаа. Аян хэрэг нөгөө нэрэн сувилагч гэхээр надад юу санагдсан гэхээр одоо дөнгөж төрсөн нэрээ өгдөг чинь бүр хаанаас нь барихаа ч мэдэхгүй тийм ээ. Би л баламгдчихсэн юм. Жишээлбэл чиний хамгийн их баламгдуулдаг мөч хийзээ. Хүүхдээр ажиллаж байгаа юм. Хүүхдээс айгаад юм уу тий хүүхдээ хүрч чадахгүй бол ажиллаа хийж чадахгүй. Тийм учраас нөгөө хүүхдээ тий чанартай тий тусламж үйлчлэг үзүүлэхэд бол одоо айх тийм бол байдаггүй. Ер нь энд их сонин дүр зургууд харагддаг л да. Хүүхдэд нь судастараа ихэд тэр нарийнхан хялгасыг олж сувилагч тарих тий заримдаа судас харах тэгээд ээж нь дагаж ойлгох ийм дүр зураг байн харагдаж байдаг шүү дээ. Ер нь хүүхд нөгөө нэг эмчилгээ хийж чадах бол ээж нь бас жоохон сандардаг тий. Ээж нь тайвшруулна тэгээд тухайн хүүхдийн эмчилгээг бол цаг тухайд нь хийх ёстой учраас тэгээд цаг тухайд нь уян зүгийн тавиад эмчилгээг хийж. Ээжүүд ер нь их ойлгох уу? Ээжүүд зарим нэг ээж нар бас жоохон нөгөө анхан дөрөвч юм уу тий хүүхдээ ингээ хатгуулахыг юу яаж чадахгүй. Тэгээд бас жоохон юм байдаг. Та өөрөө хүүхдтэй.
Би хүүхдгүй байна. Тэгэхээр манай оюуны хувьд бол одоогоор ганц би. Тэгээд би бас гайхажсэн л та өөрөө хүүхэд төрүүлсэн хүн илүү одоо хүүхэдтэй ажилдаг болов гэсэн чинь мэрэгжил гэж бас өөр юм байх юм. Тэгээд өнөөдөр бид бас сурвалжлагыг бэлтгэсэн. Эхлээд хамтдаа сурвалжлага үзчихээ дараа нь харин биелэгээ задлал илүү сонирхолтой байх гэж бодож байна. Манай нэвтрүүлгийн зочин оюун дэлгэрийнхаа гэрт ирсэн байна. Тэгээд аав Хатанбаатартай нуулзаа сууж байна. Тань сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Бид хоёрыг яг одоо ингээд гэрт нь сууж байгааг оюун дэлгэр маань мэдгүй ажлынхаа байранд ажиллаа хийгээ байж байгаа. Тэгэхээр та охиныхаа тухай манай үзэгчдэд бас илүү тодорхой болгож ярьж өгөөч. За би чинь 4 охинтой. Манай багын дээдлийн охин оюун дэлгэр. Манай оюун дэлгэрч бол багынхаа ер нь бас нэг тийм юмд шоргоо аливаа гिचээс болготой сайн. Тэ бие даасан тийм л байдалтай хөвгдөс. Хүний хөвгдөч янз янз байх юм чи. Тэ өөрийгөө ер нь багасаа бие даасан ер нь сургуусаа тэр нэг аавдаа их тэр нэг ачаа өөрөлд тий аль болох өөрийгөө аваад явдаг тийм хөвгтэй. Та 20 жилийн турш 4 охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлсэн байна шүү дээ. Энэ түүхээс сонирхолтой. За манай ань чинь бол их альж талаар их сайхан хүн байсан дөө аажсан сайтай тий үйл хүрт сайтай тийм хүн байсан тий бас өөр хүүхэд нь тэрний дуурайдаг шиг. Та охиндоо өрн чин сэтгэлийнхаа үгийг хэлжээс нөө та манай нэвтрүүлгээр дамжуулаад хэлж болно. Тэ охин нэг баярлалт нэг сайхан чин сэтгэлийн үг хэлжсэн юм мэдхгүй нэ. Уг нь дотроо болоод яа охиноо нэг баярлуулж хайсан гэж бодоод байд хэрнэ тэг яаж баярлуул нэг сайхан нэг том бэлэг өглөө юм тэг мэдээж баярлалаа хэл та. Тэгтээ нэг сэтгэлийн хүний нэг мэдрэмж байдаг шүү дээ. Тэгэд боддог л байсан. Тэг мөрөөдөл биелдүүлөө. Тэг тэрэнт нэг оюун дэлгэрийг нэг оруулж чадсан гэж бодож байсан шүү. Тийм үү. Тэгвэл таны биелж л байгаа юм байна. Тий. Нэвтрүүлгээр дамжуулж авахында хамгийн сайхан нэг хүсье. Мөрөөдөлтөө хүрээрээ хэлээ та. Анх тэгэл дөнгөж сургуулаа орж төгсөөд орж ирэхэд ихч маань бас дөнгөж ажилдаа ороод дөнгөж ажиллаж эхэлж байсан. Тэгээд ажиллаж эхэлж байгаа болохоор өөрт нь хэцүү байсан ч гэсэн намайг дүүгээ бодоод өөртөө адилхан сургуулаа төгсгчөөл илүү амьдралдаа хөлөө хооллоход илхүүд хөрхөн байх гэд миний төлөө маш хичээсэн. Тэгээд хичээгээ ачаар сургуулаа төгсөөд одоо мэрэгчлээ болсон болохоор сайхан байгаа. Сайхан. Тэгээд дүүхэд л хийсэн бүхэнд маш их баярлалаа. Тэгээд маш их баярлж авдаг шүү л гэж хэлмээр. Ямар ч нэг хичээгээ ачиг нэг хариулна гэж хэлж чадахгүй ч гэсэн ихчтэй байнга баярлж байна. Охин оюун дэлгэртэй он солигдох мөчид хайр дахиндоо ажил хөдөлмөрт чинь улам их амжилт хүсэн аз жаргалыг өрөөе. Айлгэрийн ачааны хүндийг үүрэн аавда хайр халамжаа зориулдагт чинь баярлж авдаг шүү. Аав нь 4 сайхан огтороо бахархдаг. Огтынхон хайрын думбаж сэтгэлээ баярлуулж явна. Хүнээр хайрлуулах баян байхаас илүү гэсэн мэрэгэн үг байдгийн байна лээ. Аав нь тэгэхээр сэтгэлээрээ баян яваа. Охиндоо шинэ оны мэнд хүргэе. Хайртай шүү ааваас нь. Тийм байна. За тэгээ сайн захиад одоо гардаж өгөх тийм ээ. Энэ бол бидний урилга. Манай 4 урилга нэвтрүүлэг өнөөдөр тусгай дугаараа хайрын бэлээ гэж нэрлсэн. Тэгэхээр аавын тань, дүүгийн тань сэтгэл шингэсэн энэ хайрын бэлэн дотор аавын тань бичсэн загтал байгаа. За баярлалаа. Ер нь аав нь ингэж охиндоо загтал бичиж үзээгүй гэж бидэнд хэлжсэн л да. Харин аавс ингэж захиа авч үзээгүй юм байна. Тэгээд маш их баярлж байна. Баярлалаа. Аавтай гэж хэлмээр нүү. Аавтай хайртай шүү. Тэгээд манай бол их ааваа би бол маш их хүндэлж явдаг.
Тэгээд шинэ оны минь төргийа тэг уртуудаа наслаарай л. Сая ярьж илээ шүү дээ. Миний охин би охиныхоо тухай боддог юм аа. Мөрөөдөл биелдэг юм гэж нэвтрүүлэлт охиноо нэг оруулах юмсан гэж боддог. Тэгээд мөрөөдөл нь биелж яана гэдэг тийм ээ. Ярьж ирсэн. Гэж боддог байх наав. Тэгээд ер нь мэдээж хаад байгаа. Тэгээд 3 дүүтэйсэн тийм ээ. Биш шүү. 2 ихтэй нэг. 2 ихтэй нэг дүүтэй. Тэгээд бүгд тэр ингээд амьдраад болгоод явж штэ тийм ээ. Өнөөдөр ингээд энэ улстай томд ордог их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөө нэрхэн соёлогч гэдэг их тийм чухал хүний амьстай холбоотой юм ажил хийгээ ингээд явж байна тийм. Би л чамаар бахарах чинь. Харин чи өөрөө ажиллаар их бахархдаг юм. Би бахархалгүй яг уу манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв чинь улсын хэмжээнд одоо төрж байгаа. Улсын хэмжээнд одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг. Одоо энэ том эмнэлэгт ажиллаж тийм ээ. Ажиллаж байгаа хамт олноороо энэ эмнэлгээрээ би бол бахархаж явдаг. Ер нь хэд дэх нэрээгээ хүлээж авсан бэ? Яг ингээд 6 жилийн хугацаанд. Одоо ер нь багцаатаа байгаа л хата. Одоо багцаар хийдэг юм бол да ямар ч гэсэн 6 жил ажилласан. Одоо жилд 10,000 хүн төрдөг гэж байгаа. Тэгэл Хүүхэд бол ойлгохтой их өөр үйлдэг гэж та түрүү ярьж байсан шүү тийм ээ. Яаж үйлж байгаагаар нь юу хүсэж байгааг нь мэдтгүү. За хүүхдгээ дууг сонсоод ер нь бол юу яаж болно л доо. Жишээлх юм бол одоо би баачлаа гэвэл яаж. Өөр байх тийм өлсгөөрөө нэг өөр үйлнэ, өвдөхөөрөө нэг өөр. Одоо үйлж чинь энэ яаж үйлж чинь? Ээжтэй дээлж байгаа шиг. Бидний хувьд бол зүгээр л уйлж байгаа нь бүгд адилхан юм шиг мөртлөө мэрэгжлийн үнийхээр бол тийм энийг сонсоор байгаа ялгаа сурцсан байна. Тийм л дээ нөгөө олон хүүхдээ уйлж байгаа дуугч одоо тэгээд аль нь яаж уйлж гэн юу хүсэж байна гэдэг тэгээд тэр бас нэг сонсоод баярын өдрүүдээр ээлжинд гарчгаар заримдаа харамсалтай сэтгэл ер нь төрдгөө. Миний ажиллал гэж бодд тийм үү? Миний ажиллал гэж бодсон шүү дээ. Тэр нэг харамсалтай сэтгэл төрдгөө тэгээд ажиллаа хийгээл тэгэл явж байгаа. Та бүхэн яаж оноо гаргадیں۔ Одоо хүүхэд мэдлжээвэл одоо тэгээд тэндэл байхаа гоо гарч чадахгүй. Яг хүүхэд төржээвэл одоо тэн дээр тусламж үйлчлэгээ үзүүлнэ. Тэгээд тухайн үед бол тэгээд хамт олноороо суугаа тий шинэ оноо бас гаргаж ирсэн. Ачаалгайгүй бол шинэ оноос суугаад эндээ бас он гаргах юм шүү дээ тийм ээ. Аавда буцаагаад захиа бичиж гэж юу бодогдож байна. Одоо захиа ирсэн чинь хариу бичих хэрэгтэй шүү дээ. За одоо аавда тэгээд эргээд уулзсан. Тэрээ шийдэж амжаагүй бол бас бичээрэй гэж зөвлөхөөр байна. Тийм энэ сайхан сэтгэлийн захиа. Ойлгохэр ингээд гэртээ явж чихэд аавынхаа энэ захиаг автсан. Сая ингээд үзлээ. Ингээд нөлөөс дүүрээд л үзлээ шүү дээ тийм ээ. Яаж уулзах аавтайгаа? Гайх чинь ерөөсөө ингэн гэж бодоагүй болохоор тийм. Аав чинь их сайхан хүн байлээ шүү дээ тийм ээ. Сая ярьж байгаа нэг юм боддог. Охиндоо маш хайртай их сайн аав юм байна. Тийм манай аав бол их сайн. Ер нь тэгээд бид та бол нөгөө өөрсдөө нэг ойлголцож гарын тавар шиг ойлголцож байдаг тийм. Тэр нэгэндээ сайхан үгсийг ер нь бид хэлэхдээ их жоохон маруухан байдаг шүү дээ тийм ээ. Жоохон холдоод ирэхээр сайхан үгнүүдийг хэлмээр санагддаг. Хэлнэ л дээ ер нь бол тэгээд толгомдоод ах шиг байна. Толгомд. Яг он солигдох энэ мөчөд хичнээн эмч, совилогч ажилчид ажилт юм бай ойролцоогоор ажиллая. Жижигтэй одоо тухайд жижигтэй ер нь 10 хүмүүс ямар ч бэлэн байдалтай. Багаараа хамт олноор одоо төрж байгаа ихэд тий тусламж үйлчилгээ үзүүлдэг. Багийн ажил. Ер нь ягаад цувлагч болсон юм бэ? Тэр түүхээсээ бас хуваалцвал сайн юм уу? Би 2004 онд нөгөө 10 жилээ төгсөөд тэгэл хуваараараа Совилгын сургууль инфекцийн эрүүл мэндийн шилдэг ухааны сургуулийн харьяа нөгөө Совилгын сургууль авсан.
Хуваар авсан. Тэгээд тэндээ 3 жил сураад тэгээд цэвэрлэгч. Миний дотроос нэг юм төсөөлөл л да. Анх ингээд сургууль төгсөөд 3 жил сурчаад ирсэн оюутай охин. Төрж ч үзээгүй. Тэгээд ороод ирсэн яасан. Няраа дэсгт байрлагдсан. Нөгөө улаан нэлзраануудтай нүүр тулдаг. Анх яаж сандарч ирсэн бол хөвгтэй өвчлөлтэй ч юм уу. Одоо эргээд бодоход их гоё гэгийнхэн дурсамжууд зөндөл байгаа хта. Тийм. Зарим нэгээс нь яриач. Анх бол юу яасан нөгөө хүүхдээ ерөөсө харьцаж үзээгүй байсан болохоор их сандраад ямар сони юм бэ яаж яандал гэж боддог байсан. Тэгэл яваа яманда нөгөө хамт олноосоо суралцаад тий. Би нөгөө олон жил ажилласан 20 жил ажилласан тий. Тийм 20 жил ажилласан олон жил ажилласан нөгөө цуг ажиллаж совилгч нараас маш их юм суралцдаг. Тэгээд одоо тэднэрийн тусламжтайгаар олон одоо би 5-6 жил ажиллаж маш их тусдсан болдгосон. Яг одоо ажиллаа хийж байгаа маш олон хүмүүс байгаа л да тийм ээ. Тэднэрт зориулаад бас баярын мэдлэгээ дэвшүүлж эмчнэрээ төлөөлөд эмнэлгийн салбарыг төлөөлөд. За одоо яг баярын өдрүүдээр тий хүний төлөө ажиллаж байгаа хүний төлөө гээд явж байгаа ажиллаа хийгээ явж байгаа одоо маш олон хүмүүс аа тэр бүх хүмүүстээ шинэ оны баярын мэнд хүргье. Зя баярлалаа. Тэр өвлийн өвгөө аав маань бас бэлэгтэйгээ ирсэн байгаа. Тэгэхээр өвлийн өвгөө өвлийн өвгөн аав нь энэ сайхан өргөөнд хүрэлцэн ирлээ. Миний охин сайн сууж байв уу? Сайн, та сайн явжруу. Олон ээжүүдэд баяр баясгалан бэлдэж олон сайхан нэрээ хүүхдийг суйлж асардаг танд энэ бэлгийг галтуулъя. Та шинэ жилдээ сайхан тэмдэглээрэй. За баярлалаа. Их гоё сонирхолтой биш үү гэдэг. Зүгээр сайхан ярьжсэн сахлаа зүгмөттэй сайн явж ирлээ. Та сайн явж ирв үү гэдэг. Айгүй их гол юм шиг тий. Бодохын хэмжээний бас нэг зохиод сэдраа. Хийчихэд вэ шүү. Нэрээ сахлаа хийчихэд байдаг юм шиг тий. Тэгэхээр аян тэрэ сайн суулгач гэж ямар суулгач идэх вэ? Яг энэ ажил мэргэжлийн чинь тухай би уулзсан дээрээ тэгээ залуу хүн учраас нэлээд тийм онцлог юмнуудыг хэлүүлж чадмаар юм л да. Сайн суулгач гэж жишээлбэл оюутгаартай уулзахаас өмнө зулаа битэр орондоо ярьж хэлээ л да. Суд сайн болдог хүнийг сайн суулгач гэдэг юм шиг байлаа гэх тийм ээ. Гэх жишээтэй. Миний бодлоор сайн суулгач гэж одоо тухайн ажил мэргэжилтэд сэтгэл гаргаж ажилладаг тий. Сэтгэлтэй тэгээд мэдлэгтэй тийм хандлагатай тийм үнийг сайн суулгач гэх байх гэж бодож байна. Тэгээд манай тасагт болохоор олон жил ажилласан одоо үнэхээр миний хүндэлж авдаг суулгач нар олон байдаг. Энэ олон хүүхдийн уйлах дуунаас заримдаа залхдаггүй. Нэг залхдаггүй шүү дээ. Тийм нэг гинэ тэгэхээр хаяа явсан. Нэг хүүхд гэрт уйлахаар юу болдог вүлээ тийм ээ. Энд чи ингээд олноороо уйлахаар бас тийм. Миний ажил чи нөгөө нэг ар гэр те ээж аав бүгдээрээ л хүүхдийн төлөө сэтгэл тавьж ээж тэгжээж хүүхдэд асаргаа сувилгаа имчилгээ үзүүлдэг учраас ар гэр болон ээж аавтай хамтран тийм тусламж өгдөг. Цэцэрлэгийн багш нарыг их тийм жаргалтай баяр баясгалантай ажил хийдэг хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн маш их ачаалалтай цаг наргүй ажилладаг байгаа. Тэр ачааллыг чинь магадгүй энэ хүүхдүүдийн энэ энергитэй энэ жоохон хүүхдүүдийг хараад баярлах тэр сэтгэл бол илүү нөхөж явдаг байх гэж бодож байна л да. Тэгэхээр яг энэ хүүхдүүдтэй цуг ингэж ажиллахад бол их аз жаргалтай баяр баясгалантай байдаг байх шүү дээ. Тэглгүй яг хуу дөнгөж төрсэн тэр нэрээ хүүхдүүд чинь тий маш их сайхан ариухан эцэг ихтэй баяр баясгалуулж ирж байгаа тий. Энэ ажлыг яг шинэ хүн төрж байхад бол нөгөө тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа. Нэр яг нөгөө баярт мөчт цуг байдаг, хамт байдаг. Тэгээд гацтай хүмүүс юм тийм ээ. Энэ мэргэжлэрээ бол бахархаж явна. Ер нь болзоонд явах цаг гар тийм үү? Ер нь чөлөө цагаараа тэгээд чөлөө цагаараа боддог. Чөлөө цагаараа найз нөхдөдтэйгээ уулзах
Тийм юу болсон байна. Ер нь цаг биднэрт багах тийм үү? Ирээдүйнхөө төлөвлөгөөнөөс олж аав нь манай охин нэг сургууль төлөвлөгөөтэй байхдаа би тэгж бодоод байгаа юм гэдэг байсан. Харин тийм одоохондоо сурж амжаагүй л энэ. Ер нь бол цаашаа мэрэгчлээ дээшлүүлээ сурж өөрийгөө жоохон боловсруулнаа гэж бодож байгаа. Тэгээ баярлалаа. Их гоё зэрэг гэрэлтсэн сайхан сольж хэлбэр хэлсэн байгаа шүү дээ. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Ингээд хамт олонныхоо тухай өөрийнхөө хувийн амьдралаар ингээд ярихад боломж олгосон баярлалаа. Хайрын бэлийг олон хүүхдүүдэд түгээж олон хүний амьдралд хайрыг авчраарай. Бүтэн өдөр бас өмсөд дөрөв өрлөг харж байхгүй юу? Манай бэлийг ямар ч гэсэн өмсөөрэй. Тэгээд жахаа хэлсэн тийм энэ захианы хариу аавтай ямар нэг байлаа өгөөрэй. Тэгээд амжилт хүсье. За шинэ оны мэнд өргөе. За баярлалаа. Яхан баярлалаа. За. Нэрэнүүдийг миний өмнөөс 14 он биш олон нэрийг ирүүл их барьж одоо сөвлөхийн төлөө. Хамгийн гоё ирүүл. За баярлалаа. Тэгэхээр манай сүүхт эрэхтэй дөрөв урилгын хамт олон бидний гэр болсон Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн байрны төв хаалган дээр ирсэн байна. Тэгэхээр ханхуугийнхаа зочинтой уулзахаас өмнө цөмөрөө үзэгчтэй бас нэгэн хүнийг танилцуулж идэх үү. Өнөөдөр манай үзэгчдэд бас бидэнд үйлчилсэн манай Санта Ова Малчин Батбаяр. Тэгэхээр бидний нэвтрүүлэг бол маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр сэтгэлээр бүтдэг. Тэгээд өнөөдөр бас бидэнд энэ сайхан сүүхт эргийг бэлгэлсэн үндэсний соёл амралтын үрээлэнгийн хамт олон зам Малчин Батбаяр хэрэгнийхээ мороор үйлчилсэн. Тэгээд зөвхөн үзэгчдэд төдийгүй энэ гудамжаар явсан маш олон хүмүүст баярын эрэг сайхан уур амьсгалыг түгээсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бидэнтэй хамтарч ажиллахад манай хөтөч хийхэд ямар байв сэтгэлээ олцооч. Сайхан байсаа. Аха. Хүмүүс яаж хүлээж авч байна? Ой сайхан хүлээж авч байна. Дадлаа л та юу дадлаа. Хайнгүй. Би хэлээгүй. Тийм үү. Гар завгүй байсан баг тийм ээ. Таны амьдралын үед гэсэндээ мартагдчихгүй сайхан дурсамж олон үдчихэж байгаа дэлгэцгүй байна. Шинэ оноо сайхан ухтаарай. Энэ бэлийг танд бас бэлгэлчихье. За. Та одоо ийшээ морой оноод биднэргүйгээр явах нь шүү. Хайрын бэлийг ингээд л яваарай заа ёо. Хайр түгээгээд яваарай та. За. Тэгээрэй. За баярлалаа тань. За баярлалаа. Шинэ оноо сайхан үдээрээ ухтаарай. За. Дөрөв урилга нэвтрүүлгийн хамгийн сүүлийн зочин гэдэг нь өнөөдрийн тусгай дугаарын хамгийн сүүлийн зочин бол миний зочин байгаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах төвийн үүдэн дээр бид дөрөв ирсэн байна. Тэгэхээр энд 31 жил ажилласан эфирийн инженер Ирина гэгчэд би ихүү хайрын бэлийг гардуулахаар шийдсэн байгаа. Ингээ бүгдээрээ дотгошоо орж танилцъя. За, эфирийн инженер Ирина. Энэ бол ер нь нэг бид нар бол байнга ирээд байдгүй тийм ээ, нэвтрүүлгүүдэд бэлдчихдэг. Яг энэ төвөөс бол бидний бэлдсэн уран бүтээлүүд манай үзэгч та бүхэндээ хүрдэг юм байгаамаа. Гадны хүч бас орох хориотой бүс тийм ээ. За сайн байцгаана уу, бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Сайн байна уу Ирина? За, ачаал тавдаг уу? Бид дөрөв урилгын нэвтрүүлгээ хийж яваа. Тэгээд гадуур манай гурван сэтгүүлч маань өөрсдөө зорчдод бэлгээ гардуулаад хайрын бэлэг урилгаа гардуулаад хамгийн сүүлийн зочин би танд өмнө урилгаа өгсөн тийм ээ. Тэгээд албан ёсоор өнөөдөр бол шинэ жилийн үдшийн учраас дөрөв урилга гээд хайрын бэлий гэж тусгай нэвтрүүлгийг хүргэж байгаа. Энэхүү
хайрын бэлийг дөрөв урлагийн зүгээс танд гардуулж байна. Баярлалаа. За. Хайрын бэлэг гэхээр танд юу бодогдож байна? Хайр гэдэг чинь бол их өргөн их агуу том утгатай учраас одоо бүхэл хайр те өөр ачи хайр, хань нийцлийн хайр, ажлын хамт олонны хайр гэдэг одоо тийм хайртай дуртай мэрэгжлийн эзэмшсэн бас тэр одоо хайрыг дурж хийж байгаа болохоор ингээд бүхэл хайр гэдэг бол агуу юм болохоор баг үгээр хэлбэл башгүй том. Захидлыг хизээ авч ирснээр санаж байна уу? Гараар бичсэн захидлыг гэхээр би ер нь одоо бид ер нь гараар юу хүлээж аваагүй гараар бичсэн захидлыг хүлээж аваагүй. Өөрөө бодоод нэг гараар захидлыг бичсэн. Манай нэг дүү одоо нөхөртөөгөө солонгос аваад нэлээд утсан. Тэгээд ингээ утсаар ярьдаг байхгүй. Утсаар ярихаар нэг л ерөөсөө дутуу сэтгэлийнхаа ямыг ингээ хэлэхээр хэлж болохгүй. Дутуу байгаад байдаг байхгүй. Цаасан дээр ингээ захидал бичсэн чи асар их утгатай айгуу сайхан юм бичсэн чи ингээ сэтгэл ингээд энэ дотроос бүр ингээ онгоогоо авчиж байгаа байхгүй. За одоо юм хэлэх юмаа хэлчихлээ. Одоо миний дүүн бас юм бас ойлгох байх гэх те хүний нутагт авж байгаа яаж. Ер нь их юм бичдэг юм билээ. Захидлаа. Бичээдээр ундраад байдаг. Тэгэж нэг захидал бичсэн. Тэгээ тэрийг хүлээж авсан хоёр дүү маань надад ойлоод утсаар ярьж байгаа байхгүй юу. Утсаар ярих ингээд захиа бичсэн захидал авах хоёр өстө өдөр шөн шиг ялгаатай юм. Ямар их ухаалаг юм бичиж ямар их ухааныг авбаа энэ захидлаас гэдэг тийм аягүй сайхан утгатай байсан. Тэгэхээр ер нь ингээд захидлыг ингээд бичих бодоод ер нь их гайхамшиг юм байна гэдгийг би тэр үед одоо бичсэн. Та болохоор хайрын бэлийг одоо ингээд оруулахаар дотор нэг юм байгаад байна да тийм ээ. Юу байх шиг байна? Одоо энэ захиал юм шиг. Хинээс ирсэн байх бол одоо охиндоо битгий уншаарай. Хинээс байгаа гэж бодож байна. Хинээс яаж болох вэ? Сайн мэдгүй хайртай хүмүүсээс л төрүүлээд бодох хэрэгтэй байх л та. Иринагч энд 31 жил ажиллаж байна. Тий. Монголын Усны олонний 30 жил ажиллаж байна. 30 жилийн өөр. 47 жилийн төвхтэй энэ том байгууллагад 30 жил ажиллана гэдэг бас л нүрэг хөдөлмөр тийм ээ. Анх ажилд орж исэн үеэд урсаач ер нь хичнээн он солигдох мөчид яг ингээл ажлын байрандаа байж байна. Би ер нь хүүхэд одоо ээж аав эмээ өвөө нь намайг нэмч чаддаг гэсэн байхгүй. За манайх чи 8 хүүхэдтэй. Тэгээд за миний охинд нэг эмч болдсон шүү гэдэг. Эмээ чилдэг, өвөө чилдэг, аав ээж чилдэг тэгээд. Би чи нөгөө эмч болох гэхээр ингээд айгүйх бид нар хүүхэд байхад тариа идэг гэдэг за. Их айдаг. Тэгээд одоо эмч болохгүй гэх. Тэгээд 9 дугаар 8 дугаар ангид Улаанбаатар дээрээ анх телевизэр гэдэг зүйлс харж байгаа байхгүй. Тэр ихтэй одоо нэг нохотод дөрөв танк чил их олон кино гардаг гэдэг шүү дээ. Тэгээд манайхан 40 мянгат 23 дугаар байранд идэг гэсэн. Тэгээд телевизэрийн ховор. Тэгээ манай хажуу талд нэг эмээ өвөө ирээд тэрний сүү талханд явчихад би кино үздэг байхгүй тэнтэнд ороод. Тэгээд энэ одоо дөрвөн хар юм дотор юм олон кино гардаг байлддаг. Ямар ч их юм багтаадгийг энийг л гаргадаг хүн болчих юмсан. Энийг л стан гаргаад энэ бараг өөрөө тэрийг эзэмтэр зургатан дотор одоо ажиллахаар орчих гээд байгаа шиг санагдал. Энэ одоо хүмүүсийг энэ дотор орж энэ л зургатанд ажилладаг хүн болох юмсан гэж бодоод. Тэгээд сургуулаа төгсөөд ер нь намайг аврахаар төгсөж чинь бас юу яадаг гэсэн. Яг телевизийн мэрэгжлийн сургууль гэж байхгүй. Холбоо мэдээллийн их сургууль гэдэг одоо байна да. Тэрэнд би нэг сургуулийн харьяа байсан. Тэрэнд ороод энэ холбооны сургуульд ороод сурч байгаа. Тэгээд бид 2 дугаар курсээс эхлээд телевиз хийчихээд байгаа гот. Тэгээд би ч одоо жинхэнэ нөгөө телевиз гаргадаг юм болоод. Тэгээд өөрийнхөө хүслээр одоо яг л энийг хийн гэж байгаа. Тэгээд хийгээд энд ажилд орсон. Тэгээд сайхан ажиллаж байна. Телевизд одоо одоо олон жил ажиллаж байна. Одоо телевизийн шинжилтийг одоо 4-5 дахь удаатайгаа ингээд одоо залгаж байна. Телевизийн шинжилтийг хөдөлгөөний ажиллаж ажиллаж. Энэ хугацаанд бол ингээд бас шинэ жилээр бол ер нь нэг жил өнжөөл таарна.
Тийм дээрээ даван гаргаад. Жилдээ 15 жилд нь яг эндээ. Тийм. За нэг сүүлийн үед нэг 3 ээж болсон болохоор нэг 2 өнжид гардаг болсон. За багтаа ямар ч гэсэн нэг 10 хэдэн жил ажилласан. Шинэ жил тийм. Тэгэхээр их ажил. Сонирхолтой бас тоо гарна тийм ээ. Юу жил бас л 31-нд бас эндээ он гарна. Тэгээд 31-ний оройг хүүхдүүд бол ялангуяа баярын ширээгүүгээр тэр тусмаа тэр ширээг ээжгүүгээр төсөөлөхөд хэцүү тий. Тэгээд сурцсан л байдаг байх л та. Тэгээд би ч одоо нөгөө за ингээд бүх юм зааж өгөн. За тэрийг тэгэн одоо сүүлд бол манай хүүхдүүд ээж одоо ажилтаа гэсэн өөртөө ичсэн. Тэгээд өөртөө игээл ингээд сурчдаг. Одоо ээж таар болоо яах вэ гэдэг. Тий ээж ч одоо энэ таарсан. За ээж тийм бид тэгэн тэрийгээ ингээд хүүхдүүд том болчихоор одоо тэгээд машин бод маргааш ихдээ машин одоо задгаад очингууд тэгээд сансан төртөй хийцэн баг. Одоо тийм л очдөг юм бидээ тий. Дөрөв урилгын маань үзэгчид зарим нэг мэдэхгүй байх л та. Уг нь бол бид нар нэвтрүүлгээр нэг бас удаа хэлсэн. Бидний ард талд маш том баг ажилладаг гэдэг. Яг л тэр Далд фронтынхаа их чухал нарийн ажлыг гүйцэтгэж иддэг хүмүүсийн нэгийг одоо ханхуу маань өрсөн байна л да. Тэгэхээр та энэ өөрийнхөө ажлыг Игэл жирийн үзэгчдэд их ойлгомжтойгоор тайлбарч байна. Яг одоо энд өнөөдөр ажиллаж байгаа бас хүмүүсээ танилцуулаад өөрөө юу хийдгийг бас үзэгчдэд маань сонирхуулаач та. Зурагтаар гаргаж байгаа энэ одоо олон нэвтрүүлгийг энэ одоо хийж байгаа маш олон уран бүтээлчд байна. Тэрийг бол одоо тэд нар бол ингээд өдөр шөнөгүүл ажиллана, хийн, бүтээн, боловсруулна. Тэгээд одоо бэлэн ийм сайхан нэвтрүүлгүүдийг чинь ингээд биднэрт бол одоо ингээд ийм хаснуудаа бичээд аваад ирж штэ тэдэн сарын тэдний өдөр тийм нэвтрүүлэг тэгээд цаг хугацаатаа бүгд бид нар одоо ингээд өглөө 5 цаг 4 өнгөрөөж ирээл 5 цагт бүх юмаа бэлдээл одоо нэг ээжент ихч манай найруулагч сайн санаа үзэгчдийн мэдлээрээ санацнаа манай найруулагч за дараагийн хүн маань юу гол хүмүүс дууны найруулагч за техникийн талаас хариуцсан инженер техникч хоёр ажилладаг. За манай техникч Альма чи Альма шинэ цаг үргэж нь одоо өнөөдрийн нэвтрүүлгийг дуусан зурцад одоо тоног төхөөрөмж ямар нэг гэмтэл саатлах гарахгүй байнгын бэлэн байдалд тасралтгүйгээр ажилтдаг ийм үүрэгүүдэд хариуцлагыг хүлээнэ. За ийм ажилтаа манай телевизийн 2 дахь сувг би хоёрын одоо нэвтрүүлэг бас хамт явдаг болсон. Тэр нэвтрүүлгээ маань найруулагч хүн ба. Сайн байна уу? Баярын мэнд хүргэе. Тэгэхээр уг нь тусдаа нэвтрүүлж ийсэн бол одоо нэг болсон. Хоёрдугаар сувг бол тусдаа нэвтрүүлж байсан. Одоо ингээд хоёулаа зэрэг яг энд суугаад шууд дамжуулаад явж байна. Одоо ингээд энэ хамгийн сүүлд одоо манай энэ тоног төхөөрөмжөөр гараад хамгийн сүүлд одоо ард түмэнд хүрч байгаа том эцсийн одоо бүтээгдэхүүн маань энд ирсэн байна. Тантай ярилцж байхад та өөрийнхөө тухай гэхээс илүү ажлынхаа тухай ярихаараа үг яриач нь олшроод илүү их тийм ээ нүднийг ярилцаад өөрийнхөө тухай болохоор илүү даруй болоод өвчин цөөрөөл явчих юм аа. Үнэхээр л аргагүй энэ амьдралынхаа 30-аад жилийг 30 гаруй жилийг ингээд зориулсан үнэхээр аргагүй байх та. Тэгэд ер нь ингээд телевиз рүү ороод ирэхээр миний хувьд харах туртай хэсэг юм л дээ. Ийм олон гоё бэлгэцнүүд дээр янз бүрийн юм гараад арт нь ингээд маш олон хүмүүс ажиллаж байгаа. Яг энэ ажлын талбарыг харахгүй юу гэдэг. Намайг багаас маань одоо эмч болох тийм одоо мэдрэмжтэй хөөхтөн гэж мэддэг эмч болох гэжсэн бол би нэг үгээр хэлэх юм одоо нэг техникийн талын одоо энэ техникийн талын эмч мэргэжлийг эзэмшсэн болов уу гэж боддог байхгүй юу. Бид нар ч одоо ингээд цаг хугацаатай оролдоод энэ нарийн ширийн нандин юмнууд чинь өстой хаан тэр юу вэ энэ тэргээр нь тэр гүйж байгаа одоо энэгээр нэг гүйж байгаа гэдэг одоо дуу хөлт одоо нэг хүний сацаар тусгүйж байгаа юм шиг дөрөсөө тэгээд урддаг дөрсний гэсэн одоо хүний цоглох зүрхсэд байнгад одоо энд ингээд явагдчих. Тэгээ тийм сайхан одоо мэрэгчлийг эзэмшиж энэ сайхан газар ажиллаж энэ ард түмэнд өвчж энэ том байгууллагын бас нэг эд эсн явж байгаа маш их бахархдаг. Манай эфирийн эмч гэж ойлгож болох юм да. Тэгээд бас яг нарийн эмчнэр манай би одоо манай засварынхан ч бод биднээс илүү бүр нарийн гоё сайхан хийж өгнө. Энэ дотор бол захидал байгаа. Таныг уншихаас өмнө бид бас сурвалжлагыг бэлдсэн байгаа. Энэхүү сурвалжлагыг энэ олон дэлгэцний чинь нэгийг ашиглаад үзэж болох болов уу гэж.
Сайн байна уу? Хайртай ээж минь. Таньда энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Ээж танийгаа хайрлаж явдгаа зүрх сэтгэлээсээ мэндчлэн бичиж байгаадаа туйлын их баяртай байна. Алтан дэлхийд ээж минь үр хүүхэд биднийг өсгөн хүмүүжүүлэн сайн сайхан амьдруулах гэж энэ биеэ зориулж явааг тань зүрх сэтгэлээсээ мэдэрдэг шүү хүүчин. Ээж тандаа хүүн ирэх ондоо эрүүлэнх байж үр хүүхэд ачцээ бидэнтэйгээ хөөр баясал аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөй. Шинэ жилээр он солигдох мөчид тэр болгон та минь халуун амбулээрээ хамт байж чадалгүй ажилласаар л байдаг. Энэ жил мөн л адил та минь ажилтай. Та минь үр хүүхэд биднийхээ төлөө халуунд халж, хүйтэнд хүрч, баяр баясгалыг твчин амьдрал гэдэг хатуу орчлонд цөхөрч биш, тэмцэж амьдрч яваа ээж танаараа хүүчин бахархдаг шүү. Миний зүрх сэтгэлд үлдсэн нэгэн сайхан шинжил байдаг. Хүн жаахан байхдаа ханаад хүрээд маш ихээр халуурч байхад та хүүгийнхээ гацуур модыг засч ах эгч нар маань танд тусалж байсан. Та минь дотроо намайг л бодож хоолойд боочих үедээ хүмүүс зүгээр байгаа гэсэн нэг л гунигтай харцтай байсан. Гэтэл аав гаднаас бөө мөхөөлц авч орж ирээд надад өгөх гэтэл та уурлаад хүүхэд халуурч байхад ийм юмар яадгийн гэхэд аав минь хорыг хороор гэд надад баах мөхөөлцөд үлжүүлээ. Тэгээд удалгүй миний халуун бууж эхлэхэд бид гэр бүлэрээ шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн ухтан авч байсан тэр мөч үнэхээр сайхан. Хэдийгээр аав минь үргэлж хамт байж чадаагүй ч гэсэн надад үлдсэн ээж та минь байгаа болохоор хүүтэн амьдралыг сэтгэл хангалуун туулна. Ээж таны минь биднийгээ гисэн тэр сайхан сэтгэлийг энэ хорвоод гүйцэх эрдэнэ үг юм лээ. Энэ хорвоод аав ээж та хоёртойгоо байхад амьдрал тэр чигээрээ бүтэн жаргалтай байдаг. Ганц тусал нулимсч гисэн таны төлөө ундаг. Ганцаараа шаналхаараа танийгаа хайрламар болдог. Зүрмэглэх нойрондоо танийгаа боддог. Зүрх сэтгэл үргэлж таны төлөө байдаг шүү. Та урт наслаж удаан жаргаарай. Буянтай буурал ээжийнхээ бурхан хайрыг хүчин бодол зүрхэндээ нандинаж явна. Энэ загтал бол тандаа бичиж байгаа хамгийн анхны сэтгэлийн үгтэй загтал. Тандаа хүн маш их хайртай. За тэгэхээр хүүгээс чинь захиа ирсэн. Энийг бол танай хүүхдүүдээс шинэ жилийн баярын мэнд хүргээд энэ сайхан сакс цэцгийг бэлгэлж байна. Та ер нь 31-ний орой ингэж цэцэг авч ирсэн үү? Бэлэг авч ирсэн үү? Би байгаа хүн байна. Тийм үү? Тэгвэл өнөөдөр их гоё 31 бахан захидал авсан өдөр байна. Баярлж байна. Хүүхдүүдтэй хайртай шүү гэж хэлье. Тэгээ бүгдээрээ сайн хүн бод, сайхан амьдсгаагаарай. Хамт олонтойгоо ивтэй найртай. Тэ хүнд бол ер нь хамт олон шиг сайхан байхгүй шүү дээ. Тийм учраас ер нь одоо олонтой түмэнтэй, ивтэй зүйтэй сайхан явцгаагаарай гэж хүүхдүүдтэй хэлье. Хүүгээс нь захидал ирж штэ тий. Ирсэн чинь маш их сайхан байна. Та ерөөсөө төсөөлөөгүй. Төсөөлөөгүй. Тэгээд хүүхдүүд маань бас яг сэтгэлийнхаа үгийг хэлсэн байна. Баярлж байна. Бас ээж нь загнаад хийчихдэг ч гэсэн ойлгож явдаг юм бэ санаа. Тэгээд амар ингээ хийж чадахгүй хүн захиа юуг одоо захиалаар хэлхийг сайхан гэдэг би мэдчихсэн. Өнөөдөр хүүхдүүд маань тэгж бичсэн мэдрэл. Мэдэртэй зүрх сэтгэлээ уудалж ээжихээ та тухай бичсэн. Үнэхээр сэтгэл хөдлөмөр байсан. Зулаа битэр бол үнэхээр огшоол тийм ээ. Энэ хоёр мажсын дотор ингээд зогсчил байсан баг. Үнэхээр сэтгэл хөдлөмөр сайхан санагдчихсэн. Тэгээд хүүхдүүд гаднаас харагдах нь нэгөр дотроо бол их хэмиг бодож идэв юм байна гэдгийг би бодлоо. Та харин үгээ өгч одоо. Тийм байна. Их дуугаас ер нь баг мэдгүй шүү дээ хэлэхэд за бодноод гэдэг. Болдог юм байна. Босоор атлчдаг болоход бодноод гэдэг байхгүй. Тэгээд сая захидлагдсан чи бодож санджсэн юм а. Тэгтээ бас гүйц бичиж амжаагүй бах тий. Бодоолаа тий. Тэгээ баярлж байна тий. Тэгээд өнөөдөр бас их сайн сая загтал бичижсэн хүн манай үндэсний олон нийтийн телевизийн биш ээ 2 дугаар сарын MN2-ын найруулагч залуу. Гэтэл Петровицийн залуу бас эгчин ажилд оруулсан гэжсэн. Тэгээд нөгөө Түкийн эгч маань бас л
3 үеэрээ ажиллаж байгаа гэдэг ийм төчл төчлөгийн санаагүй хэрнээсээ үед амжсан юмнууд харагдаад байна л да. Хүүгээ аав нь цагдаагийн газрын хүн байсан болохоор цагдаа болохоор цагдаагийн ахтымтай орцсон. Тэгээд айгу хэцүү байна гэд бас яг сурч чадахгүй дээрээ бас сэтгэл хэцүү байна гэд. Сууцсаа бийж таныг мэрэгчдэг гэсэн би энэ орно. Тэгээд стейшн өөрөөр дуртаад орж ирсэн. Одоо тэгээд ажил ямар гэдгийг одоо мэдэрч ажиллах хэрэгтэй. Бага байхдаа тэр зурагтыг хараад за би энийг л ингээл удирддаг, энүүгээр гардаг юмыг л гаргадаг хүн болно доо гэл ингээл яг тэр үед юм мэдхгүйгээр харанхуугаар орж исэн байгаа. Тэгэхээр өнөөдөр яг жинхнээрээ өнөөдөр энэ зурагтаар гарч байгаа энэ бүх зүйлийг бас гаргадаг, энэ мэрэгжлийг бас хийж байгаа юм байна. Тэгэхээр таныг мөрөөдлөө ер нь биелүүлсэн гэж ойлгож болох уу нэ гэж. Болно. Одоо ерөөсөө тий өөрийнхөө одоо эзэмсэх мэрэгжил хий гэж бодож ирсэн юм а. Тэр үед чи хүүхдээс юм болохоор тийм л ажил хийн, тийм л юм хийн гэж мөрөдөж ирсэн. Яг би одоо тэрийг яг хийсэн. Тэр үед тэр нохотой 4 танкчи тэр гараагүйсэн болоод би бас хааш ямар мэрэгчлээ явах вэ гэдгийг бас юу хийсэн. Тэгээд тэр намайг дөрөв урилгын хамт олонны зүгээс бас өнөөдөр шинэ жил болж байгаа учраас өвлийн өвгөө ам маань 2 цасан охинтойгоо ирсэн байгаа. Өөрсдийн бас гарын бэлгээд 31-ний орой болж байна тийм ээ. Гадуулнаа. Ил гараад байдаггүй ч их ажлыг нугалж байдаг. Эфирийн инженер Ирина танд энэхүү бэлгийг гардуулж байна. Тэгээд өвлийн өвгний дуусаагүй шүү дээ. Цас мөсний орноор цан хүргэн татуулан цасан өгтөн дагуулсаар өвлийн өвгөн аав нэрлээ. Ирина миний охин сайн сууж байв. Та бүхэн сайн явж ирүү. Үндэсний олон нийтийн радио телевизийн эфирээр сонин хачин юу байна да? Та бүхэн сайхан баярлж байна уу? Сайхан баярлаа. Сайхан нэвтрүүлгээ дамжуулж байна. Ард хүмүүс сэтгэл хангалуун байгаа бид нэр юм бас. За, үргэлж энэ сайхан нэвтрүүлгүүдийг үзүүлж байдаг та бүхэн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг дөрвөн урилга нэвтрүүлгийн хамт олонны зүгээс хүргье. Ийм гоё уутай явах өнөөдөр бид. Тэгээд ярилцлага өндөрлөхөөс өмнө нэг юм асууя. Та энэ баярын дугаарын сүүлийн зочио. Манай хамт таныг урайд тэгээд тантай ингээд уулзуулж байгаамаа. Тэгээд захидал авсны дараа тийм ээ манай зочид маань тэр орондоо очиод хайртай хүмүүстэйгээ уулзахдаа ямар байх вэ гэд гэртээ очиод хүүтэйгээ уулзах тэр агш ямар байх вэ? Хүүтэй хариу захидлыг бичнэ. Тийм үү. Хариу захидал бичих. Таасан дээр захидал бичих бол маш агуу хэлж ярьснаас агуу их юм ойлгох гэдгийг би мэдэрсэн учраас хүүтэй хариу захидлыг яг бичээд гартуулж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бидний харийн бэлээ. Өнсөөл үлээ тийм ээ. Харийн бэлэг та дэмжиж гэн гэсэн үг. Бид нар бас энэ захлын соёлыг түгээх гээд байгаа байхгүй юу? Эргэж. Бүрээр гэрээсээ гардаг. Тэгээд өвдөж бүрээд харьдаг учраас даар битгий өрөөсөө гэж. Хайрын бэлийг. Гоё өнгөө. Таныг хариу захидал бичнэ гэж сонсоод бид нар ч гэсэн энэ санаачлагынхаа үр дүнгийг илүү чухлыг нь мэдэрч их сайхан баярлцсан л та тийм ээ. Ялангуяа энэ гараараа захидал бичих. Би эндээ энэ зөвхөн энэ чинь цаасан дээр бичигдэж байгаа захидал биш. Хүн зүрх сэтгэлээ одоо тий явуулж байгаа их сайхан тийм соёл байсан. Одоо харин их бага зэрэг алга болчиход байгааг дахид сэргээх гэж бас бид энэ санаачлагыг явуулж байгаа юм байна.
girl when my 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 girl